хүмүүс байгуулж байгаа энэ боловсролын баярлж байна. Гэхдээ энэ асуудлыг энэ ногоон бүсийн асуудлыг би ярихдаа хотын тогтчлтын асуудалтай холбож ярихгүй болохгүй гэж ийм ойлголттой байдаг. Яагаад гэвэл энэ хотын тогтчлтыг бол энэ ногоон бүсийг явуулж зохицож байх хэрэгтэй. Тэгэхээр тусмаа энэ хотын тогтчлт ногоон бүс бол ямар стилтэй байх хэрэгтэй. Одооных шиг ингээд орос стилтэйгээ яваад байх юм уу? Эсвэл өөр стил одоо сонгож авах юм уу? Манай Улаанбаатар ч саяхан жижиг хотоос одоо дэлхийн том хотуудын зөндөө төрчлээ. Тэгэхээр энэ стилээ өөрчлөхгүй одоо Сибирийн жижиг хот шиг ийм тогтчлттэй биш. Тэгэхээр энэ тогтчлтын стилийг бол өөрчлөмөр байна. Нэгдүгээр. Тэгэхээр энэ стил гэдэг нь юу гэхээр одоо Японы цэцэрлэг гэж байдаг. Английн классик цэцэрлэгүүд, Францын цэцэрлэгүүд. Тэгээ яагаад Монгол цэцэрлэг гэж байж болдгоо? Одоо талбай өмнө байгаа цэцэрлэгийг сайхан Монгол цэцэрлэг байж болдгоо. Монголын сайхан модуудыг авцгаа янз янзын хад чулуугийн тавиад, нуур зургийн тавиад, янз бүрийн одоо тэндэрлөгийн гоё болоод тэдний яагаад гэдэг Монгол цэцэрлэг гэж юм байдаг юм аа. Гадны хүн үзүүлэх болохгүй юу гэж би бодож байна. Тэгээд энэ ногоон бүс гэж нэг ярихаар би хажууд нь хөрөн бүс гэдэг асуудлыг холбож ярих болохгүй. Манай ногоон бүс, хөрөн бүс гэдэг нь юусэн ялахгүй. Ногоон бүс гэдэг нь бол жинхэнэ одоо Арабын улсууд шиг юм уу, Английн улсуудын дээр сайхан одоо лугаар гэсэн одоо канзон гэж нэрлэх тийм ээ. Тийм ногоон юм хэлдэг байхгүй юу? Тэгээд ногоон бүс. Тэрнээс манай Оросын шалжиг бол ногоон бүс гэж нэрлэдэг. Энэ бол гадаад хөрөн бүс. Яг тэндээс тоос бүстэй. Тэндээс нөгөө аллергеник юм бүстэй. Ийм учраас манай энэ ногоон бүс, хөрөн бүсийг яг хэрэгтэй. Манай Улаанбаатарын ногоон бүсийн хөрөн бүс. Энийг бол та нар мэдж байгаа. Тэгэхээр энэ хөрөн бүсийг бол дааж явуулын гадны том хотууд бол хотынхоо төвд хэлж зүрх тавьдаг замыг хааж байна. Том юу парк гэдэг замыг хааж байгаа зүрх тавьдаг тийм бол шууд байна. Одоо Сингапурт очиж үзсэн, Хонконг очиж Шанхай очиж зүгээр тийм замыг хааж зүйлэг байдаг юм шүү дээ. Яагаад гэхээр зүрхнээс чинь тэр замаас чинь нарийн тоос үүсдэг. Тэр нарийн тоос чинь машины удаатай уушгинд орчвол гарахгүй. Зүгээр тоосгүй утаа уушгинд орчвол гараа явчихна. Тоостой утаа орчвол өмнө үүсгэх. Тийм учраас замыг хааж байгаа хотын хотод бол юу хөрөн ялангуяа манай шиг хөрөн бүсийн ийм яг бол байдгүй. Ийм учраас би юу зорж байгаа энэ хөрөн бүсүүдийг сумын дарч хэрэгтэй бас байдаг. Ногоон бүсүүдийн хотод тойроод байгаа энэ гэр хороолол байгаа юм. Ингээд яг хотын зам тэр хүн багтаа газар бол зам хааж байгаа зүлгээ тарж байгаа шүү. Тэгэхээр нэг таймынхаа өөрний нэг таймынхаа боломжийг боловсруулж тэр зүлгийн тоо юм цөмн асфальт тэр дугууны зам шүү. Бид дугуй тэгвэл дугуй гэж газар машин дээр үсэх хэцүү шүү. Тэгэхээр ерөөсөө хотынхаа төв рүү машин оруулахыг энэ улсууч 20 жил одоо жишээ Нью-Йорк чинь 3 хүнээс гап хүнтэй бол машин явуулах. Заавал 3 хүнээс тийш 3 хүн Нью-Йорк явуулах. Тийм шүү. Мянга хотод ерөөсөө хотын төв рүү машин оруулах. Тийм учраас би өөрөө чинь хотын төв рүү машин оруулахыг хойлдог бол жишээлбэл манай хотын төв рүү оруулах машин одоо сар болгон мөнгө авч явдаг шүү. Одоо жижиг машин 5 минут төгрөг сар болгон том GPS 20 минут төгрөг шавж байна. Тэгээд та хотын төв рүү оруулах 20 минут төгрөг төлөөд явж байна. Тэр чадахгүй хотод тавьж. Тэр хүмүүс хотынхоо дотор бол тийм дугууны замтай богны тийм автобустай богны автобус 80 тоош гэж байна шүү дээ. Ингээд 80 тоош гэдэг нь чинь хинч яваад гэж яадаг тийм юутай иймэрхүү ногоон одоо тэр хөрөн бүсээ гарах хэрэгтэй. Хөрөн бүс гэдэг чинь хамгийн аюултай тоосон зэрэг байгаа байхгүй. Энэ ганцхан гэж хайрлах тоосны үүр байна. Ганцхан
чинь тэрлүүч энэ нарийн жижиг гудамжтай хүчтэй сайхан тэрлүүч хамт жуулчид тэрлүүч чиглэж шүү дээ. Яг хуучнаар хийсэн нарийн гудамжтай болдог сайхан буушны газартай сүмнэрийн газартай бэрээний тэр хуучин тосгон гэдэг бэрээний төвхөн гэж тэр чинь бас жижиг баг тэр чинь хамт жуулч цуцдаг. Манайх юугаа бас гандангаа бас тэгээ сайн янзлж байна шүү дээ. Жижиг нарийн гудамжтай тэгээд тийм цоо шарах. Энэ учраас энэ ногоон үсээнүүд энэ гэр хороод яа. Гэр хороод ногоон үсээ хийгээд ичрүүл яах юм бэ? Тэр бол манай нэг усвах учраас тэр чинь мод юу гэдэг нь ордумаа. Энэ учраас тэр их усын нэг юм бол манай хүмүүс шин юм технологи хийгээд байгаа. Энэ технологиудаас юм усны юу сантехник으로 만나는 불수가 없고 오바스토 수수리는 오세로로 나와도 제우제 대기도 수배 나시도 대기도 사람으로 제가 갖다도 배트상께 하셔도 없었지 만나고 나오죠 한국들 오바스타가 이런 자산 없었지 제가 때는 뭐라면 오세신 template 발자국도 양손이 된 바로 대기도 시대가 이 나서도 되어서 이제는 서로 신경 ийм их шинжилгээ нэг нэгтгэл зүгээр нэг юу зөвлөгөөтэй хавар нэг хаашраа асчаад намар нь болохоор нэг бис сураад орсон тийм юмар гэдэг яах вэ? 나와있잖아. 요요 차가 이렇게 이 담배로 때리면 덮어주는 거 있지만 뒤에 상황가 맞으면서. 하우.